HPV буюу хүний хөхөнцөр вирусын шинжилгээ болон Pap smear буюу Pap тест шинжилгээ гэж яриад байна. Эдгээр хоорондоо ямар ялгаатай бэ? Энийг хэлээд өгөөч гэсэн байна. Тэгэхээр умаан хүзүүний хорт хавдар HPV буюу хүний хөхөнцөр вирусаар үүсгэгддэг гэдгийг би өмнөх видеонд хэлсэн тийм үү. Тэгэхээр энэ хүний хөхөнцөр вирус гэдэг вирус маань бидний бид орж ирээд байрлах боломжтой, тухтаа өсөж үржих боломжтой тийм эсүүд байдаг байхгүй юу? Энэ хаана байрладаг вэ гэхээр эмэгтэйчүүдийн умаан хүзүүнд байрлаж байдаг. Тийм учраас бид нэр хүний хөхөнцөр вирусын халдвар авахаар умаан хүзүүд очоод байрлаад тэр хэсгийн эсүүдийг өөрчлөлтөнд оруулж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр бид нэр Pap smear за өөрөөр Pap тест эсийн шинжилгээ гэж нэрлэдэг штэ. Энэ шинжилгээг яах гэж хийдэг вэ гэхээр бидний тэр умаан хүзүүнд байгаа эсүүд өөрчлөлтөнд орсон уу үгүй юу гэдгийг үзэхийн тулд шинжилхийн тулд бид нар энэ эсийн шинжилгээ буюу Pap тестийг хийдэг байхгүй юу? Одоо Монголд 30-60 насны эмэгтэйчүүдэд 3 жилд 1 удаа үнгүү хийдэг байгаа. За Солонгост бол 2 жилд 1 удаа хамрагдуулдаг. За тэгэхээр бид нар умаан хүзүүний эсийн шинжилгээ буюу Pap тестийг хийсний дараа хариу нь гардаг штэ. Энэ хариун дээр Ascus байна, CIN 1 2 3 байна гэд гарах тохиолдол байдаг. Энэ маань юуг өгүүлж байна вэ гэхээр таны умаан хүзүүний эсүүд ийм төрлөөр өөрчлөлтөнд орчихсон байгааг илтгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ үед бид нар энэ умаан хүзүүний эсүүдийг өөрчлөлтөнд оруулаад байгаа шалтгаан нь HPV вирус буюу хөхөнцөр вирусын халдвар байна уу? Хөхөнцөр вирусын ямар төрөл байгаа вэ гэдгийг онцлохын тулд HPV вирус буюу хүний хөхөнцөр вирусын шинжилгээ гэж тусдан шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлбэл Pap тест буюу эсийн шинжилгээ болон хүний хөхөнцөр вирус, папиллома вирусын шинжилгээ гэдэг хоёр өөр ойлголт гэсэн үг байна шүү дээ. Нэг шинжилгээ биш гэсэн үг байна.